хүүхэд залууст сонгодог урлагийн гайхамшигыг таниулах юмаа гэдгийг Монгол Улсын гавьяа жүжигчин Boston Ballet компани гоцлол бүжигчин Алтан Хуяг хэлж байна. Монголын балет хөгжил санч одоо 10 он багасан сошиал одоо энэ жилийн хүртэл ингээд ажиллаж байгаад балет болол хүмүүс бол маш их анхаарлаа өгдөг байсан юм байна. Тэгэхээр бас биднээс ажил бас хүмүүст бас тодорхой хэмжээр хүрж байгаа юм болов бас эндээ бас урам аваад өшөө илүү хийх юмс өшөө илүү бас яаж энэ дээр ажиллаж те эх орныхоо бас нэг энэ салбар дээр бас тус нэмэр болох уу гэж ажиллаж байгаа л да. 5 ТV олон мянган хүүхэд багчуудын үзэхээр хүсэн хүлээдэг бас үлгэр дуурайл авдаг цөмөөхөө бүжгэн жүжигийг Монгол Улсын гавьяа жүжигчин Алтан Хуяг 2 дахь удаага үзэгчдэд хүрэхээр бэлтгэж найруулагчаар нь ажиллаж байгаа юм а. Шинэ жилийн уур амьсгалыг тодтогдог энэ бүжгэн жүжигийг анх 1892 онд тайцнаа амьлуулж байсан. Эх сарын 12-ноос эхлэн амралтын өдрүүдэд Дөөр бүжгийн Эрдмийн театрын тайцнаа цөмөөхөө бүжгэн жүжигийг тоглох юм байна. Хүмүүс мэддэг юмаа илүү хүндэлж хайрладаг. Энэ л өнцгөөс ардын болон язгуур урлагийн хөгжмийн зэмсгийг сурталчлан таниулах зорилго бүхий нэгэн өрмөц үцэглэн үндэсний түүхийн музейн байранд нээлттэй хэлээ. Энэ бол гэрэл зургийн сурвалжлагч Бат Тулгын хос их шиг үцгэл юм. Тэрээр эмэгтэй хүний үцэглэн гоог хөгжмийн зэмсэгтэй харьцуулж бүсгүй хүн хөгжим хоёр хоёулаа их шигтэй хэмээн гэрэл сүүтрийн аргаар цааснаа амьлуулжээ. Үцэглэнгийн танхимд оронгууд хамгийн түрүүнд нүднээ тусах энэ зургийн нэр Суухан хуур. Марин ууртад өстой ч юм уу гэж анх харахтаа бодогдож байсан ч цааш лавшруулан үзэхэд халах монголчууд гэхээс илүү брэзон олон Суухан хуураар эртээ үеэс тоглон иршиглүүлдэг байсан төдийгүй тэдний өдөр тутмын амьдралынх нь хэв маяг зан үйлээс үүдэлтэй. Дуурах иршиг нь хүний хоолой мэт тавиагаас эхлээд мормалын янцглах, үүрсэх, тэмээн буйлан гэд өрөндийн хөгжмийн зэмсгээс эрс ялгаатай дууралтай нь Монгол ахын бүх дуу чимээг энэ Суухан хуур ихшиглүүлнэ. Суухан хуур гэдэг бас их эртний хөгжим юм билээ. Энд тэгээд юугаар онцлог өгөхээр нэгдүгээр нэг утастай. Нэг утастай хуур магадгүй дэлхийд дээр тийм олон байдгүй болов. Тэгээд суухан гэдэг нь ямар нэртэй юм гэхээр сууж тоглодог. Хөлөө завилж суучаад өвөр дээрээ босоодоо барьж хагаад хуурддаг ийм хуур юм байна. Бүрээдүүд нөгөө эсвсгийг хээгээрээ хэлдэг учраас хуухан хуурч гэж нэрлэдэг юм байна. Тэгээд энэний энэ цар нь болохоор бод малын давсгийг ноот норонд өнгөж одоо гаргангуутлаа тусгай аргаар боловсруулж ингэж царыг хийдэг. Тэрээр энэ үцэглэнгээ гаргахын тулд эртнээс судалгаа хийж аль болох түмэн төдийлөн түгээгүй шинэ хөгжмийн зэмсгийг гэрэл зургийн альснаа буулгаж авчээ. Гол нь орчин цагтаагаа хөл нийлүүлэн хувьсан өөрчлөгдөж байгаа ардын урлагийг шинэ хөгжмийн зэмсгээр баяжуулахад ч гэсэн түүний үцэглэнгийн бас нэг ач холбогдол оршиж байгаа. Хөгжмийг дангаарн зургийг авах юм уу ингээд хүнд хүрэх гэхээр арай л нэг надад сулгуу санагдаад харна. Эмэгтэй хүн бас их шигтэй. Үндэсний хөгжим маань адилхан гоё их шигтэй. Тэгээд хос их шиг гэж ингэж хүмүүст хүргүүл арай дээр юм болов гэж. Тэгээд дээр нь давхар энэ үзэсгэлэнгийнхаа материалаар энэ бичил ном одоо бяцхан ном гаргаад энэ үнийг одоо энэ залуучууд хүүхдүүд маань илүү үзээсэй. Хуур гэхэд бидний сайн мэддэг морин хуураас гадна янгир хуур, икэл хуур, төмөр хуур, нуман хуур гэд нутаг орныхоо онцлогоор шалтгаалсан өөр өөрийн өвөрхмөцгий дууралттай хуруудыг хос их шиг үцэглэнгийн энэ танхимаас үзэж олно. Жил бүрийн эцэстээ мэргэжлийн хөгжимчдийн хүсэн хүлээж миний чадвар ямар төвшөнд яваа вэ гэдэг чансаагаа тодорхойлдог наадам бол Виртуоза гала тоглолт байдаг. Энэ жил наадам босгоо улам өндөрсгөж хамгийн шилдэгүүдийг оролцуулах юм байна. Шилдгийн шилдэгүүдийн тоглолт удахгүй Улсын филармоны тайзнаас ишиглэх гэж байна. Энэ жил зөвхөн мэргэжлийн хөгжимчид буюу насанд хүрэгчдийг оролцуулсан гала тоглолт болно. Тухайлбал нэрж ятгагчин мөнх эрдэнэ гарамгай хуур шин цог, манлаа эвэр бүрээч шин бат, шилдэг залуу хийлт санчир, төгөлдөр хуурч Ямаха артист Одгэрэл нарын бүтэн нэгжлийн хугацаанд энэ салбартаа хамгийн шилдэг нь байж чадсан хөгжимчдийг оролцуулсан бүрэн хэмжээний концерт тоглогдно. Ийхүү зөвхөн шилдэгүүдийг оролцуулж байгаа нь энэ наадамд оролцохын төлөө мэргэжлийн чадварлаг хөгжимчин гэсэн төвшөнд хүрэхийн төлөө өрсөлдөөний цэг болж бас наадмын чанар чансайгаа олон улсын уралдааны хэмжээнд хүргэх зорилго давхар агуулж байна. Талигаж Бачлан баг шилж исэн. Тайзан дээрээс энэ хөгжимчд буухаа байлаа. Өдөр болгонд давтж гэн, орой болгонд давтж гэн. Энэ ингээд хүмүүсийн урам зоригийг та нарын энэ санаачлага тоглолт чинь их өдөөж сэргээж өгч шүү. Сайн бүтээл гаргахын төлөө жинхэнэ одоо
уран бүтээлчд байхын тулд их ажилдаг болж байна. Тэгэхээр энэ танаа тоглолтын өр нөлөө байгаа шүү аяна. Битэл шантарч үзээрэй гэж тэгжсэн. Виртуоза гала тоглолт нь 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ тоглолтоос манай хөгжимчдийн ур чадвар хэрхэн ахиж хөгжиж байгааг харж болно. Боко Харам бүлэглэлийн хүч нөлөөлөл суларч байна. Британий хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалт болж байна. Оросын холбооны улс Сирь дэх агаарын довтлогоноос хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүллээ. Бразил уул уурхайн компаниас нөхөн төлбөр нэхэмжлэнэ. Япон Антарктидад загас агнуурын ажлаа дахин сэргээнэ. Одоо эдгээр мэдээнүүдийг хүлээн авч үзнэ үү? Британий хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалт өчигдөр Мальтын нийслэл Валето хотод эхэллээ. Их Британий хатаг хаан эдгээр 89 настай 2 дугаар Элизабет энэ уулзалтыг нээж үг хэлсэн байна. 27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа 24 дахь удаагийн энэ дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг голлон хилэлцэхээс гадна Парисын цуврал халдлагатай холбогдуулан терроризмын аюул занлын талаар мөн хөндөж байна. 52 улс орны төлөөлөгчд болоод нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун тус уулзалтын нээлтэнд оролцжээ. Мөн даваа гарагт эхлэх уур амьсгалын асуудлаарх нэгдсэн үндэсний байгууллагын баг хурлыг зохион байгуулагч Франц улсын ерөнхийлөгч Франсуа Олланд Парисын террорист халдлагад амь үрэгдэсний дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцсоныхоо дараа энэ уулзалтанд хүрэлцэн очсон байна. Уулзалтын хүрээнд болсон хэвлэлийн хурлын үеэр ерөнхийлөгч Олланд ярихдаа уур амьсгалын өөрчлөлт, терроризм гээд тулгамдсан асуудлууд цөм хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Иймээс хүн л хүний хамгийн том дайсан гэсэн байна. Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон терроризмтай тэмцэхийн тулд хамтын нөхөрлөлийн орнууд хамтарсан нэгж байгуулах санал дэвшүүллээ. Мөн ийм нэгж байгуулсан нөхцөлд Их Британи 5 сая фунт стерлингийн санхүүжилт олгохоо амласан байна. Сирьд Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын онгоцыг Туркийн тал Пуужингаар харваж сөнөөсөн. Энтэй холбогдуулж Оросын холбооны улс Сирьд агаарын цэргийн ажиллагаанд оролцож байгаа баг бүрэлдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангахын тулд агаарын довтлогоноос хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд Сирийн Латакийн мужид байрлах Оросын Химеймим агаарын цэргийн баазад агаарын довтлогоноос хамгаалах зенитийн Пуужингийн С-400 систем байрлуулжээ. Энэ систем нь Оросын холбооны улсын агаарын довтлогоноос хамгаалах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт системээс гадна Туркийн хилээс 50 км зайд орших Латакий дахь Оросын баазаас хаашаага 600 км зайд 6 км хүртэл өндөрт нисэж яваа онгоцыг сүрүүлэх хүчин чадалтай юм байна. Түүнчлэн Латакийн мужийн эрэгт залуурт Пуужин тээвэрлэгч Москва хөлөг онгоцыг байрлуулад байна. Эдгээр нь Оросын талд ямар нэг аюул занал учруулж болзошгүй гэж үзсэн ямар ч байг устгах үүрэг авсан гэдгийг Оросын Russia Today сувг уламжилж байна. Үүнээс гадна Оросын холбооны улс Сирь дэх агаарын цэргийн баазынхаа аюулгүй байдлыг өндөрсгөж Анкаратай цэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм. Уурхайн дэрэгдэх бохир усны 70 сэтэрснээс болж байгаль орчинд учирч байгаа хохирлын төлөө Бразилийн засгийн газар төмрийн хөдрийн Самарко компаниас 5 тэрбум 200 сая Америк долларын нөхөн төлбөр нэхэмжлэх гэж байна. Бразилийн зүүн өмнөд талын Минас Гериас мужид байдаг 70 энэ сарын эхэнд сэтэрсний улмаас наад зах нь 13 хүний амь эрсдэж 600 орчим хүн ор хоронгүй болоод байгаа юм. Бүхэл бүтэн тосхон Свидэж их хэмжээний газар нутгийн дагуу ундны ус бохирдсон байна. Үүсэд байгаа нөхцөл байдлаас болж хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгох, байгаль орчинд учирсан хор аюулыг арилгахад зориулж тусгай сан байгуулахыг буруутай компаниас шаардах болно гэдгээ Бразилийн байгаль орчны сайд мэдгдсэн байна. Хэрэг явдлын гол буруутан гэгдэж байгаа Самарко компани нь Бразилийн Вейл, Англи, Австралийн BHP Billiton хэмээх уул уурхайн томоохон компанид харьяалагддаг байна. Эдгээр компани нөхөн төлбөртөө зориулж засгийн газарт ердөө 260 сая доллар төлөхөд бэлэн гэдгээ өмнө нь мэдэгджээ. Мөн эдгээр компани сэтэрсэн далангаас хайлсан ус хүмүүст ямар ч аюулгүй гэж нотлож байгаач нэгдсэн үндэсний байгууллага хортой гэж дүгнсэн байна. Одоо үзэгч та бүхэн спортын мэдээтэй танилцсан уу?
Хүндийн үргэлтийн дэлхийн шилдэг тамирчид тодорлоо. Чансаа өндөр боулингчдын тэмцээн эхэллээ. Евролигийн тэмцээний мэдээллээс Шатрын Блиц Рапид төрлийн улсын аврах шалгаруулах тэмцээн эхэллээ. Эдгээр болон бусд мэдээллийн дэлгэрэнгүй үзэгч та бүхэндээ хүрэхээр бэлтгэлээ. Монголын боулинг сонирхогчдын холбоо, Монголын боулингийн холбоотой хамтран Монголын шилдэг 30 тамирчны дунд бооцоо тэмцээнийг зохион байгуулжээ. Монголын боулинг сонирхогчтой холбоо Big Bowling төвтэй хамтран энэ жил олон тэмцээн уралдааныг зохион байгуулж байна. Амралтын өдрүүдээр өндөр чансаатай шилдэг боулингчдын бооцоо тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ тэмцээнд Монголын боулингийн чансаагаар тэргүүлж байгаа шилдэг 35 тамирчин оролцож байна. 2015 онд зохиогдсон бүхий л тэмцээний нэгдсэн нүгээр чансааг тэргүүлж байгаа спортын мастер Содном Дорж, Лаас Сүрэн, Төвшин Санаа, Зориг зэрэг шилдэг тамирчид өнөөдөр ур чадвараа сорин өрсөлдөж аварга тодруулах юм а. За энэ тэмцээний онцлог бол өнөөдөр Монгол чансаатай байгаа хамгийн өндөр чансаатай тамирчид оролцож байгаа онцлог нээлттэй тэмцээн болж байна. За энэ тэмцээнд өнөөдөр урьдчилан байдлаар эмэгтэйчүүд 10 хүн орж байна. Эрэгтэй 40 гаруй нийтдээ 50 гаруй тамирчид оролцож байгаагаар онцлог болж байна. Энэ тэмцээн ганцаархан тэмцээний явагдана. Монголын боулинг сонирхчдын холбоо олон тэмцээн зохион байгуулж байгаа. Одоо ингээ оны эцэст 12 сарын 5-нд Coca-Cola Zero тэмцээний финал үлдэж байна. Ингээ 12 сарын 18-нд жилийн эцсийн тэмцээн King of Bowling гэдэг 3 улсын хосын тэмцээн болно. Энэ тэмцээний дараагаар оны төгсгөлд Монголын боулинг сонирхчдын холбооноос сонирхчдын дунд King of Bowling, шилдэг тамирчдын дунд боулингийн холбооны цомын аврах шалгаруулах тэмцээн болон клубүүдийн аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэндээ манай их оронд болж байгаа спортын уралдаан тэмцээнүүдийн мэдээлэлээс хүргэж байна. Өнөөдөр гадаад харилцааны яамны хурлын танхимд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн нэрмжид 2015 оны улсын аврах шалгаруулах тэмцээн эхэллээ. Улсын аврах шалгаруулах тэмцээн Rapid, Blitz, бодлого бодолтын төрлөөр явагдаж аваргууд нь тодорх юм а. Оюуны спорт, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх Rapid, Blitz, бодлого бодолтын төрлийг хурдцтай хөгжүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэ удаагийн тэмцээнд эрэгтэй эр, эмэгтэй 50 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Тэмцээнд Монголын сор улсын шилдэг шатарчид их мастер Шарав Дорж, Мөнгөнтуул, Батчимэг тэргүүтэй шилдэг шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний хамгийн бяцхан шатарчин 8 настай шатарчин байгаа бол Ахмад шатарчин, олон улсын мастер 80 Төхөжва, шилдэг шатарчин Мегмөрсүрэн байгаа юм а. За энэ жил манай шатрын холбоо дэлхийн 16 хүртэлх насны олимпик их орондоо зохион байгуулсан. Мөн үүний зэрэгцээ хүүхдийн 5 дугаар наадмыг улс орондоо ярьж амжилттай зохион байгуулж шилдэг холбоогоор шалгарч саяхан шагналаа хүлээж аваад байж байна. Монголын хүүхдүүд Монголын залуучуудыг оюуны спорт болсон шатрын спортод улам их нэгдэн оролцож шатрал тоглож энэ шатрын спортын шатрын холбооныхоо цаашдын хөгжилд нь үнэтэй хөв нэмэр оруулахын тулд бид бүхэн улам их хичээж ажиллах болно. Энийг далимдуулаад энэ манай шатрын холбооны дэд ерөнхийлөгч Бээжин цуугаа ингээд баяр бол дэд ерөнхийлөгч маань бас энэ удаагийн тэмцээнийг ивент итгэж байгааг дуулгахад таатай байна. Энэ удаагийн улсын аврах шалгаруулах тэмцээнээс Rapid, Blitz, бодлого бодолтын төрлийн шилдэг тамирчдыг сонгон шалгаруулж, эх жил болох олон улсын тэмцээн уралдаанд Монголоо төлөөлөн шигшээ багийнхаа оролцох юм байна. Бодлого бодолтын дэлхийн аврах шалгаруулах тэмцээн эх жил 39 дугаараа Серб улсад зохиогдох юм байна.